За та үеийн өнөөдрийн амраа ирээ. Монгол Улсын үндсэн хуулийн талаар хийж байгаа мэдээллийнхээ ээлжид цуурлыг эхлүүлье. Өнгөрсөн 2 удаа бид үндсэн хууль гэдэг маань ерөнхийдөө ямар үгстэй байдаг, ямар бүлгүүдтэй байдаг, ямар хөө одоо байдлаар хөлслөгдсөн байдаг ерөнхий мэдээлэл. Хоёрдугаарт нь Монгол Улсын бүрэн эрхт байдал талаар мэдээлэл хийсэн. За өнөөдөр хоёрдугаар бүлэг хүний эрх хэрэгчлээний холбогдох хэсгүүдийн талаар мэдээлэл өгье. Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэг энэ хүний эрх хэрэгчлээний холбогдох хэсэг бол 15 дугаар зүйлээс 19 дугаар зүйлийн энэ 5 зүйлтэй за 32 заалттай ийм одоо зохицуулт байгаа. За 1789 оны Францын хүний болон иргэний эрхийн тунхаглал 1948 онд батлагдсан нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглал за иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж байдаг. Энэ суур бичиг баримтууд дээр одоо төшөглөж боловсруулагдсан учраас манай энэ хүний эрх хэрэгчлээтэй холбоотой 2 дугаар бүлгээр нэлээд сайн одоо боловсруулагдсан ийм хууль гэж ингэж үздэг. За тухайлан хэлэх юм бол 14 дугаар зүйл бол хүн бүр одоо хууль шүүхийн өмнө эрхтгч байх, хүнийг одоо үнд цогсоо, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, эрхсэн ажил, хөрөнгө чинээгээр бол ялгарлан гадуурхаж болохгүй гэсэн ийм заалт. 15 дугаар зүйл бол Монгол Улсын харьяат байх, харьяатаас гарах тухай. 16 дугаар зүйл бол хүний үндсэн эрх үйл, амьд явах эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөдөлгөөн хөрөнгө одоо шударгаар олж явах, эзэмших, өвлүүлэх эрхийн тухай, ажил мэргэжлийн чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн ая тухтай ийм нөхцөлийг одоо хангуулах, цалин хөлс авах тухай, өндөр наслах хөдөлмөрийн чадвараа алдуулах, одоо хүүхэд төрүүлэх тохиолдолд тэтгэвэр тэтгэмж одоо авах, мөн тусламж авах тухай. 6 дугаар нь заалт нь эрүүл мэндийг хамгаалуулах тухай, 7-д нь одоо сурч боловсрох тухай, за 8 дугаарт нь соёл, урлаг, шинжлэх ухааны бүтээл төрөл гүйцэтгэж бүтээх тухай, 9-т нь шууд болон төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх байгууллагт одоо оролцох тухай, 10-т нь ашиг сонирхлын бүлгүүд байгуулах, эвлэлтэн нэгдэх тухай, 11-т нь гэр бүлийн тухай, 12-т нь төрийн байгууллага албан тушаалтанд хандаж одоо оргил гомдол гаргаж шийдвэрлэх эрхийн тухай, 13-т нь хадшгүй чөлөөтэй байх тухай, 14-дүгээрт нь шүүхэд оргил гомдол гаргах тухай, эрх ашигаа одоо хамгаалуулах тухай, 15-д нь шашин шүтэх эрхийн тухай, 16-д нь итгэл үнэмштэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван зэгч, жагсаал цуглаан хийх эрхийн тухай, 17-д нь түүний байгууллагаас мэдээлэл гаргуулах, мэдээлэл олж авах, хүлээ авах энэ эрхийн тухай, 18-д нь улсынхаа газар нутаг чөлөөтэй зорчих, оршин суух, мөн гадаад улс оронд одоо чөлөөтэй зорчих ирэх боломжийн тухай. За 17 дугаар зүйл бол одоо үүргэжүүлсэн цөөхөн одоо ийм заалттай Монгол Улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн хуулийг ёслон биелүүлнэ. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж цахим биелүүлэх хэрэгтэй. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Хуулиар ногдуулсан татвар төлөх үүрэгтэй байх нь. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба авах үүрэгтэй. Хөдөлмөрлөх, эрүүл мэндийг хамгаалах, үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах ийм одоо иргэний журам төвөгтэй. За 18 дугаар зүйл бол Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа болон оргинд төссөн одоо гадаадын иргэн харьяатуудтай холбогдох ийм хэсэг байгаа. 19 дугаар зүйл бол төрөөс хүний эрх хэрэгчлээг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн баталгаа гаргах, за иргэнийхээ эрхийг сэргээх, хамгаалах ийм одоо төрийн үүргийг тодорхойлсон. За мөн онц болон дайны байдал зарласан тохиолдолд иргэний эрхийг тодорхой хэмжээгээр тодорхой хугацаанд одоо хязгаарлаж болох ийм заалт орсон. Ийм 5 зүйлээс
өгсөн байгаа. За харин хэрэгжих талаас нь харах юм бол бас иргэд одоо хэрхэн хэрэгжүүлж идэж байна. Жишээ нь одоо сурах эрх гэж байна. Сурах эрх байгаа гэж ойлгож байгаа бол сурсан шиг сурч чадж байна. Хөдөлмөрлөх эрх гэж байгаа бол хөдөлмөрсөн шиг хөдөлмөрлж чадж байна тийм ээ. Эрүүл амьдрах, эрүүл байх одоо эрхтэй боловч эрүүл мэндэд одоо санаатай гэдэг энэхийн төлөө одоо өөрөө зүтгэж чадж байна уу гэдэг энэ асуудал бий. За нөгөө тал нь төрийн зүгээс эрүүл байлгах. За тухайлбал эрүүл аюулгүй орчинд амьдрах одоо орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэж. Энийг одоо төр одоо хангаж өгч чадж байна уу гэдэг. Жишээ нь хүний эрх байна. Үндсэн хуулийн заас 16 дугаар жилийн 18 заасан чөлөөтэй оршин сууж амьдрах эрх. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүх иргэд Улаанбаатарт ирээд амьдрах болно. Гэхдээ энэ Улаанбаатарт байгаа хүмүүсийн нь одоо энэ агаарын бохирдол, хөрсний бохирдол ийм байгаа нь өөрөө тодорхой хэмжээнд энийг одоо хязгаарлаж болох ёстой. Зөвхөн эрхтэй гэдгээр энд одоо цуглах биш. Тэгвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдлоос сэргийлэх, амьдарч байгаа улсуудын эрхийг хамгаалах энэ асуудлууд нэлээд хоцрогдсон. Энэ төр үүргээ биелүүлж чадахгүй. Нөгөө талд нь иргэд нийлээд хувийнхаа явцсан эрх ашиг хамгаалж чаддаг боловч бүгдээрээ нийлээд бүгдэд нь хамааралтай эрхийг хамгаалах тал дээр бол туйлын учир дутагдaltaй ийм байж ирж байгаа. Тэгэхээр ер нь хүний өөрийн хүний амьтан гэдэг утгаараа болж игэл эрх чөлөөтэй байх, болж игэл одоо ажиллахгүй байх, болж игэл одоо тансаг чинэлэг байх юм сонирхолтой. Дээрэс нь ямарваа нэг юм хийж явах юм бол бусдын эрх ашиг гэдгээс төлөө хувийнхаа эрх ашигын төлөө ялангуяа хөрөнгөжил баяжихын төлөө тухайлбал одоо хар тамхи гэдэг юм бол ялгааг бодлоо 8 хийх бизнес эрхлэг эрхчлөө гэдээ үзэх юм бол энэ бол хязгааргүй эрх иргэн болгоно гэдэг. Гэхдээ нийтийн сайн сайхны төлөө энийг хязгаарлаж байдаг. Яг энэ шиг жишээ болоод хүний эрхийг эдлүүлэхдээ үндсэн хуулийн тэнцвэрийн зарчим гэж байдаг. Энийг харгалзан үзээд дээрэс нь хүний эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагддаг байх. Олон эрхийн эрх ашгаар хязгаарлагддаг байх. Энэ талаас нь харж үзэх нь их чухал юм а гэдгийг бол дэлхийд даяар нэлээд ярьж байгаа. За ер нь бол 60-70 оноос хойш маш их яригдаад ялангуяа 80-аад он 90-ад оны дундуур хүчтэй өрнөсний үр дүн 1998 онд хүний үр хариуцлагын тухай тунхаг гэдэг юм батлагдсан. Харамсалтай нь энэ бол манайд энэ баг яригддаггүй адил ийм сэдв байгаа. Тэр хүний үр хариуцлагын тунхаг гэдгээр бол энэ эрхүүдээ эдлэхийн тулд хүн бас тодорхой үүрэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь хүн юм чинь гэрүүлийнхээ өмнө заавал үүрэг хүлээх хэрэгтэй. Өрхийн гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, соёл, боловсрол, эрүүл энх өсөж байж одоо энд бол заавал үүрэг хүлээдэг байх хэрэгтэй. Гэрүүлийнхээ гишүүдийг хоол ундтай, орон гэртэй байх энэ тал дээр нь үүрэг хүлээдэг байх хэрэгтэй. Ийм үүргийн зохицуулт бол манай үндсэн хуулийн баг байхгүй тайтал. Маш тунхагийн төдий одоо 5 зүйл байдаг. Тэгэхээр энэ үүргэжүүлсэн заалтууд бол яхахгүй Монгол Улсын үндсэн хуулинд бас орох ёстой. Тэр олон улсын одоо нэгдсэн үндэсний байгууллагаас 1998 онд батлагдсан хүний үр хариуцлагын тухай тунхагт бол нэг 20 зүйл бий. 20 зүйл. Энд бол яхахгүй бас одоо энэ гэрүүлийн өмнө, нийтийн өмнө, байгаль орчныхоо өмнө одоо хүлээх үүргүүдийг бол маш сайн тунхагласан байгаа. Тэгэхээр Улаанбаатарт энэ шавцсан улсууд бүгд өөр ингэсэн нутаг устай, ахан дүүстэй байгаа. Жишээ нь тэр нутаг усаа хөгжүүлэх, тэр ахан дүүсээ ард үлдсэн хүмүүсээ одоо асран хамгаалах, дэмжих ийм үүргийг яагаад хүлээхгүй. За яагаад байгаль орчноо хамгаалах, жишээ нь машинаа гол дугаадгүй байх, энэ хотын хөдөлгөөнд явахдаа одоо сигналддаггүй байх, дүрм барьдаг байх ийм үүрэг ерөөсөө нийтийн өмнө хүлээж байгаа үүрэг алга байгаад тэгэхээр энэ бүгд нь өөрөө үүргэждэг байхын тулд ийм үүргийн факт батлагдж ирсэн байгаа. Тэгэхээр Монгол үндэсний арчс нам 2006 онд анх байгуулагдахдаа Монгол хүний үүрэг хариуцлагын тунхаг гэдгийг бас ярьж эхэлсэн.
Тэгэхээр энэ өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор одоо товчхон хэрвээ бид Монгол улсын бүрэн эрхт иргэн юм бол хэрвээ бид энэ үндсэн хуулиараа олгогдсон маш олон эрхтэй юм бол бас тэр эрхийнхээ хажуугаар адилхан одоо үүрэг хүлээдэг байя гэдэг уриалгыг гаргасан. Энэ уриалгыг үргэлжлүүлээд та бүдээ төлөвлөе. Үндэсний шинэ намын үүсгэн байгуулагч бид цагаан морин жилийн ардчилсан өөрчлөлтийн явцад үнэлэлт өгсөний үндсэн дээр хүний эрх чөлөөний хариуцлагагүйгээр орших ёсгүйг үл умартан Монгол улсыг хөгжүүлэх шинэ үед эхэлж байгаад итгэн их Монгол улс байгуулагдсны 800 дахь жилээс эхлэн дараах 9 зүйлийг эрхмэлэн үйл хэрэг болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. 1. Хэрвээ бид амьд явах хэрэгтэй бол бусдын амнаас амьдралыг хамгаалах үүрэг хүлээе. 2. Хэрвээ бид эрх чөлөөг эдлэх хэрэгтэй бол бусдын эрх чөлөөг хүндлэх үүрэг хүлээе. 3. Хэрвээ бид амьдрах хэрэгтэй бол бусдад аюулгүй орчин бий болгох үүрэг хүлээе. 4. Хэрвээ бид төр засгаан сонгох хэрэгтэй бол сонгогдсон төр засгаан хүндлэх үүрэг хүлээе. 5. Хэрвээ бид шударга ёсыг хүсэж байгаа бол өөрсдөө шударга байх үүрэг хүлээе. 6. Хэрвээ бид боловсрол эзэмших хэрэгтэй бол түүнийг сурсан шиг сурах үүрэг хүлээе. 7. Хэрвээ бид итгэл бишрэлтэй байх эрх чөлөөг эдэлж байгаа бол бусдын итгэл бишрлийг хүндэтгий. 8. Хэрвээ бид хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа бол ажилдаан эзний ёсоор хандах үүрэг хүлээе. 9. Хэрвээ бид байгаль дэлхийгээс хувь хүртэх хэрэгтэй бол байгалан хамгаалах үүрэг хүлээе. Хэрвээ та гамшиг сүрэл болдгүй, газар дэлхийн шилгээдгүй, галтуул дэлбэрдгүй Төв Азийн дээвэр дээр орших их Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрж, төрөлт ёсны өлмий бат уламжлалыг 800 жил хадгалсан эзэн Тэнгэр Чингис хааны 9 хөт цагаан туганд мэхийн явдаг бол үндэсний шинэ намаас гаргасан энэхүү уриалгад сонор талбиж оюун бодлоо хандуулаарай. Энэхүү уриалга бол ардчлалын хямралыг хамтаар гэтлэн давж төрийн чадварыг хүчрэхэг болгон улс үндэст нэмбихжүүлж хөгжил дэвшлийн замд тууштай зогсох их зорилтод дуудсан сэтгэлийн илэрхийлэл юм шүү. Сонсогтун нэгдэхтун